За энэ удаагийн дүрм маань дамжуулах хэлбэр байгаа. За дамжуулах хэлбэр дээр дотор нь хөөрных хэлбэр, захирах хэлбэр, уриалах хэлбэр, асуух хэлбэр гэж дөрвөн янз байдаг. За одоо бүгдээрээ хөөрных хэлбэр болон асуух хэлбэрийг үзэж байна. За хөөрных хэлбэр маань монголоор одоо тэгж байна гэсэн, тэгнэ гэсэн, тэгдэг гэсэн гэж орчуулагдана. За ихэвчлэн миний ярьсан зүйлийг дахиад өөр хин нэгэнд ингээд дамжуул шийдэхдээ одоо хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр Монголд бол монгол хэлэнд бол 3 дахь чит гэдэг хэлэхдээ энэ дүрмийг хэрэглэнэ. За ихэвчлэн тэгдэг гэсэн, тэгсэн гэсэн гэж орчуулагдах байгаа шүү. За бүгдээ хамтдаа залгах хэлбэрийг үзье. За тэмдэг нэр дээр даагүй хаадаа гэж залгах байгаа. Тэмдэг нэр дээр даагүй хаадаа. За жишээ нь өндөр гэсэн, намхан гэсэн гэж бичих юм бол шууд өндөр намхан гэдэг үгэн дээрээ даагүй хадаагаа залгах нэ. За хоёр дахь хэлбэр нь үйл үгийн одоо цаг байх юм бол өн даагүй хадаа. За үйл үг нь гэвлэгчээр төгссөн байх юм бол одоо цаг дээр гэвлэгчээр төгссөн байх юм бол нэн даагүй хадаа гэдэг одоо жишээгээ залгах байгаа. За орчуулгахдаа тэгж байна гэсэн, ингэж байна гэсэн гэж орчуулагдана. За өнгөрсөн цаг дээр болохоор ад даагүй хадаа, од даагүй хадаа гэж залгах нь. За мөн ёд даагүй хадаа, хэд даагүй хадаа гэж бас байгаа. За тэгэхээр энийг монголоор орчуулах юм бол тэгсэн гэсэн, ингэсэн гэсэн, одоо өчигдөр тэгсэн гэсэн, ингэсэн гэсэн гэж өгүүлбэр зохиохдоо аддаагүй хадаа, оддаагүй хадааг хэрэглэнэ. За сүүлийнх нь ирээдүйн цаг дээр ил гоораагүй хадаа гэдэг жишээг аваарай. За ингэх юм бол одоо тэгнэ гэсэн, ингэнэ гэсэн гэж орчуулагдана. За сүүлийнх нь нэр үгэн дээр ираагүй хадаа гэж залгах нь. За энэ дээр болохоор тийм гэсэн, ийм гэсэн гэж орчуулагдана. За хамтдаа жишээг харцгаая. 시험에 준비하고 있어서 시간이 별로 없다고 했어요. 자, 시험에 준비하고 있어서 그러면 шалгалт бэлдэж байгаа учраас гэж орчуулагдана. За, 시간이 별로 없다고 했어요. 그러면 нэг их цаг байхгүй, цаг зав байхгүй гэсэн үг байна. Тэгэхээр хин нэгний хэлсэн үгэлрийг дахиад өөр хин нэгэнд дамжуулахдаа одоо нэг цаг байхгүй гэж хэлсэн гэсэн үг байна. Одоо асуух хэлбэр нь болохоор нягу хадаа гэж залгадаг байгаа. Тэгэхээр их шиг гэвлэж хамаагүй шууд нягу хадаа гэж залгана. За энэ нь болохоор монголоор орчуулах юм бол тэгж байна уу гэсэн, тэгж байна уу гинэ, ингэж байна уу гинэ буюу хин нэгний асуултыг дахиад хин нэгнээс асуух үедээ нягу хадаа хэрэглэдэг байгаа. За бүгд нягу хадаагийн жишээг хамтдаа харцгаая. 낯선 사람이 무슨 데냐고 했어요. 자, 낯선 사람 гэх юм бол танихгүй хүн гэсэн үг. За 무슨 띠 гэхээр 띠 гэдэг нь болохоор одоо жилиг 12 жилийг хэлдэг байгаа. Тэгэхээр танихгүй хүн одоо надаас ямар жилтэй вэ гэж асуусан гэсэн үг. Ямар жилтэй вэ гэж асуусан. За тэр асуултыг өөр хин нэгэнд ярих үедээ 무슨 데냐고 했어요 гэж хэлнэ.